За та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Монголын жижиг холбооноос SPS телевизтэй хамтран явуулж байгаа сурал хичээлүүдийн маань ээлжид дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн хичээл Garuda Academy дээрээс явахд бэлэн болсон байна. За ингээд өнөөдрийн хичээлд орцгоё. За эхлэл хэсэг. Ерөнхийдөө энэ удаагийн хичээл дээр өнгөрсөн хичээл дээр битэрийн заасан ширэмп болон бэрэмбологийн дасгалууд түгээмэл хийгдэх учраас ер нь нуруу, хөл, хүзүүний сонголт болон халаалтуудыг маш төлхөө оруулсан юм дасгалууд хийх болно. За ингээд дасгалаа эхэлцгээе. За гар тулсан байдлаас урагшаа явна. Энийг ерөнхийдөө бол 3 дасгал эхлэл хэсгээр орж ирнэ. Ингээд энэ дасгалуудаа бүгдийг амралтгүйгээр шууд яваад тэгээд нэг тойрог гэж үзээд энэ дасгалыгаа 3 тойрог хийхэд хангалттай. За эндээс босхгүйгээр шууд гараа тулсан байдлаас хөлөө татч хоёр талдаа өсрөнө. За хэлцгээе. Энэ дасгал маань ерөнхийдөө гараар байнга тулж хийж байгаа учраас энэ мөрлөө маш сайн орж өгж байгаа. За ингээд үндсэн хэсэгтээ орцгоё. Өмнөх хичээлдэр үзсэн ширэмп болон бэрэмбологоо илүү сайжруулах, илүү олон төрлөөр хийх. Тэгээд мөн жоохон хүндрүүлсэн байдлаас хийж байгаа учраас хүн дасгалуудаа маш сайн харж алдаагүйгээр зөв хийгээрэй. За ширэмп хийлээ. За энэ ширэмп дасгалаа өнөөдөр өмнөх хичээлдэр үзсэн мөн бэрэмболоо дасгалтайгаа залгуулаа шууд холбож хийх байгаа. За энэ дасгалуудаа мөн заавал тоон гэхгүйгээр өөрсдөө болж өгвөл чадах шинээр олон хийвэл маш сайн. Ер нь маш хүндрүүлж хийж байгаа учраас та бүхэн аль болох өөртөө эвтэхнэр тэгээд мөн олон удаа давтаж хийгээрэй. За эхэлцгээе. Эндээс ширэмп хийн. Ширэмпнээсээ залгуулад энэ таазаа доош унгаалгүй байжгаад шууд бэрэмбол явна гэсэн. За ингээд буулаа. Мөн адилхан нөгөө талдаа. Мэтлэнгээр дасгалаа холбоод 10 удаа хийвэл илүү үр дүнтэй, мөн 10-аас дээш олон удаа хийж илүү үр дүнтэй болж өгнө. Тийм учраас та бүхэн болж өгвөл бие халаалт хийгээд хөсөө гараад бие халсан дээр аль болох олон удаа давтвал илүү үр дүнтэй сурахад амархан байх болно. За суугаад хөлөө нугал суусан байдлаас ерөнхийдөө тухай газарт хүргээд эргэж байгаа талынхаа мөрийг газарт хүргэнэ гэсэн үг. За одоо энэ дээрээс урагшаа босоод толгоогоо эргүүлээд буцаад ингээд байрандаа суух гэсэн. За гих мэтлэнгээр хоёр талтай хэлжлээд мөн 10 болон түүнээс дээш илүү олон удаа давтах юм бол маш үр дүнтэй. Дараагийн дасгал маань доошоо харж хөвцсөн байдлаас мөн адилхан бэрэмболоо эргэж буцаад яг энэ байралтаа орно гэсэн. За энэ доошоо харж хөвцсөн байдлаас мөн адилхан толгоо хажуу тал болон мөрөн дээр босч өгнө.
Өнөөдрийн хичээлээр иймэрхүү жоохон хүндрүүлсэн байдлаар орж байгаа учраас та хүн гэртээ болж өгвөл аль болох олон тоогоор, олон давталтайгаар мөн хүзүү болон нуруугаа гівдэхгүйгээр болгоомжтой хийж үзээрэй. Мөн энэ дасгалыг маш сайн хийж сурснаар хүний уян хатан чанар сайжирна, мөн нуруу нухсны өвчтөе хүмүүсийн өвчин нарилна. Мөн уян хатан чанар маш сайн сайжрах учраас хүн болгон хийвэл илүү үр дүнтэй тасгал шүү. За ингээд өнөөдрийн хичээл үндсэн хэсэг нь дуусч байна. Ингээд төгсгөл хэсэг рүү орцгоё. За төгсгөл хэсэгт ерөнхийдөө дандаа хөлийн дасгалуудыг түлхүү орно. Эхлэл хэсэгтэр гар, мөрний булчин илүү ажилласан дасгалууд орсон учраас одоо төгсгөл хэсэгтэр илүү хөл ажилласан дасгал орё гэж бодлоо. За ингээд мөн жижигчүүд их хвчлэн эргэлдэг ийм дасгалуудыг хийж үзүүлье. За энэ хөл ээлжил сууж усах дасгал байгаа. Мөн эхний дасгал хийсэнтэй адилхан 3 дасгалаа хийгээд тэгээ нэг тойрог болгоод ингээд нэг тойрогоо нэг дасгалаа 10 давтамжтайгаар 3 тойрог хийвэл илүү үр дүнтэй. За хөл нугалж доош суусан байдлаас хөлөө ээлжилж ингэж татчихсан гэсэн үг. За энэ дасгалаа 10 удаа явцгаая. За өмнөх хичээл дээр бүгдээ хайчин суултыг урагшаа босч исэн бол өнөөдөр хоошоо босч хийх болно. За хайчин суулт мөн нэг хөл дээр 10 удаа ээлжлээд хийхэд тохиромжтой. За За шууд залгуулад 3 дахь дасгалаа явцгаая. За 1 За одоо төгсгөл хэсэг маань дууслаа. Бүгдээрээ амьсгалын дасгал болон сонголтын дасгал хийгээд дасгалаа дуусгацгаая. За амьсгалын дасгал. За сонголтын дасгал хөлөөний илүүл зөксөөд гараа газар түргэнэ. За одоо шууд залгуулад намалцахгүйгээр дахиад 8 тоон дураарай. Хөлөөслгаад доошоо сунгаад За өнөөдрийн хичээл маань хүүгээр өндөрлж байна. Та бүхэн гэртээ идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, мөн гэр бүлтэйгээ эрүүл агаарт гарч дархлаагаа дэмжиж гэртээ байгаарай. Мөн маскаа сайн зүгээрэй, гараа сайн хариуцахаарай. Гарч орох болгондоо гараа хариуцгаж өөрсдийгөө болон бусдынхаа эрүүл мэндийг хамгаалцгаая. За анхаарлаа тавьсан та бүхэндээ баярлалаа.